та бүхний энэ өдрийн амгалан гэрээ. За төслийн суралцагчийн үнэлгээ бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд бид нар 2022 оноос хойш хамтарч ажиллаа. За энэ бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд бид нар явцын үнэлгээнд суйрлаж яаж ялгаатай суралцахыг дэмжиж ажиллах вэ гэдэг тал дээр хамтран ажилласан. За тэгээд энэ үйл ажиллагааны хүрээнд бид нар цахим гарын авлага боловсруулсан. Тэгээд энэ та бүхний гар дээр очин. За дээр мөн одоо энэ багш нарын сургалтыг эхлэхэд бэлэн болоод байна. Зүйтэй. За манай багш нар сүүлийн олон жил бид нар ялгаатай суралцахыг хэрэгжүүлэх гэж ярьсаар ирсэн боловч яг ялгаагаа яаж барьж авах уу гэдэг дээр бид нар дэмжлэг үзүүлж чадаагүй. Тэгэхээр манай төсөл одоо энэ явцын үнэлгээний арга хэрэгсэл арга зүйг санал болгоснороо сурагчдын ялгаатай байдлыг илрүүлээд тэгээ тэрэндээ суурилж ялгаатай суралцахыг одоо хэрэгжүүлдэг ийм арга зүйг ингээд та бүхэндээ хүргэсэн. Одоо энэ сургалтын бүх материал, гарын авлага, видео, подкаст одоо бүх материалууд бол ингээд платформоор дамжин Монголын бүх багш нарт ингээд хүрж гэн та бүхэн чөлөөтэй судалж энэ арга зүйг эзэмшээд шин зууны шаардлагын дагуу багштна гэдэгт манай төслийн одоо сургууч багш нарын баг бол итгэлтэй байна. За тэгээ контентийг хийхдээ бас нийт сургуулаа багш нараа удирдлагуудаа бас бодож за тэр ялгаатай одоо явцын үнэлгээний аргад тулгуурласан суралцсан дараагийн зорилтуудыг яаж дэвшүүлэх вэ? Энэ дээр багшийн хүрээнд, за харгаа нэгдлийн хүрээнд, за сургалтын менежерийн хүрээнд, сургуулийн захирлын хүрээнд дараагийн алхмуудыг эрхэн төлөвлөх үү? За анализ датаг яаж унших уу? Яаж боловсруулах гэдэг талаас нь зөвлөмжүүд өгсөн байгаа. За ингээд хэрхэн суралцах талаар манай намсаад орж багш мэдээлэл өгнө. За ингээд ерөнхий одоо багш платформоор дамжуулаад Монгол улсын бүх багш нарт нээлттэй курс маань гарын авлагатайгаа тавигдж байгаа. Ингээд 9 сарын 16-ны өдрөөс эхлээд та бүхэн платформд бүртгүүлээд сургалтандаа хамрагдаж одоо сертификат авахд бэлэн болсон байна. Тэгээд та бүхэн маань доор харж байгаа одоо судалгааг бүглөөд системийн багаас танилуу бол урилгыг хэлгээд ингэснээр сургалтын чинь ирэх үүсгэр байгаа. Тийм учраас та бүхэн судалгаанд идэвхтэй оролцож сургалтанд идэвхтэй хамрагдаарай. Баярлалаа. За бүх багштай амжилт хүсье. Амжилт хүсье. Та бүхэндээ явцын үнэлгээ ба ялгаатай суралцах сэдвт цахим сургалтанд хэрхэн нэвтрэх оролцох талаар зөвлөмж хүргье. За юун түрүүн бид хэд бол багш зэг идүүцэг юм гэсэн энэ вебсайтад хандах ёстой. За ингээд сургалтууд хэсэгт хандна. За ингээд сургалтуудаа нэвтрэх хэсэгт хандах ёстой байгаа. За энэ дээр би өөрийнхөө SEC-ийн хаягийг хийж өгье. За SEC-ийн мөн нууцыг хийж өгье. За ингээд 2 тооны нийлбэрийг доор хүснэгтэнд оруулж баталгаажуулснаар одоо өөрийнхөө SEC-д нэвтэрнэ. За ингээд явцын үнэлгээ ба ялгаатай суралцах сэдэв маань энд нээлттэй харагдаж байгаа. За ингээд шууд ороод сонгоод үзье гэхлээр сургалтын англи сонгох гэсэн хэсэг бидэнд харагдана. За ингээд сургалтын англи сонгохдоо явцын үнэлгээ ба ялгаатай суралцах гэсэн ангиллыг сонгоод бүртгүүлэх тавчиг тарна. За ангиснээр сургалтандаа бүртгүүлчихлээ. Одоо миний хичээлүүд гэсэн хэсэг дотор суралцахын явцын үнэлгээ ба ялгаатай суралцах сэдв маань өөрөө ороод ирсэн байгаа. Ингээд модулууд хэсэгт орсноор үнэлгээнийхээ модуль руу орчих болно. За ингээд та бүхэн сэдвүүдэд дараалал нь судлаад яваарай. Бидний бэлтгэсэн модуль бол 3 бүлэг бүхий модуль сургалт байгаа. Модуль сургалтыг тусгаас сэтгэл харамжийн судалгааг бүглэн та бүхний одоо цахим хаягаар сертификат очих болно. За SEC хаягаараа нэвтэрч орж чадахгүй өөрөөр хэлбэл одоо төлөө дахиад өөр хаягаар туршилт хийж үзье. За ингээд нэвтрэх гэхлээр нууц бурууч юм уу тийм ээ. Ингээ орох гэхээр SEC хаягаар нэвтрэхнэр эсвэл нууцуг буруу байна гэсэн мэдээлэл гарч байгаа хүмүүс нь одоо доорх Google формыг бүглөөрэй. За бүглөхдөө та бүхэн Кирилл үсэг ашиглаж аль биесны мэдээллүүдтэй бүглвэл би та бүхнийг одоо өөрсдийн өөр LMS буюу сургалт удирдах системд бүртгэж тэр системээр дамжуулан та бүхэнд сургалтыг хүргэх болно. За бүгдээрэнд баярлалаа. Амжилт хүсье.